олон жил хийж байгаа пиццаны жорох болцъё. Эхлээд гурилаа зурнаа. Өндөг байвал өндгөр зураад, байхгүй бол өндгөр зурахгүйсэн ч болно дөө. Аль болох баг гурил нэмхээлтэд хийвэл гоё болно шүү. Падносныхоо хэмжээгээр илтээд тараагаа тавьчихна. Личон мөөхтэй ч гэсэн би мөөгөн дуртай болохоор нэмэлтээр мөөг хийсэн. Нэг ширхэг ямыг үргэхийн тулд аль болох нарийнхыг хичээд тарааж тавьсан. Личо байвал гоёлдог, байхгүй бол зүгээр кетчуп түргсэн ч болно шүү. Өөрийнхөө хүссэн орцыг нэмээд баяжуулаад хийгээрэй. Зяа сүлд нь энэ пиццаны нууц нь хамгийн дээр нь өндөг асгана. Жигт тараагаад урьдчилж халаасан 170 градусд 30 минут үлрэхэд ийм гоё пицца болно. Сүүлийн 5 минутын дээр нь сир тавиад ингэж харагдаж байна. За маргааш уулзцгаая.